Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээний өдөр тань шиг агуу өсчин болмоор байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та босороо гүнжээ. Бурхан минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг таг газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснээр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй. Ноён талхны хийснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэн бэ? Хэн ингэж хайчихва? Миний машин. Их хууч гарагдаад байгаа. Бас л хог юм байх гэж бодов. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвэрсэн энэ бөгшиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж.
Сайн байна. Үсчний газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 тамир. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болж юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөр аваа. Тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шилдэг. Явъя, талах үсчин дээр очие. Сушины жуулчид. Ашгүй нэг талхны мохлог хотод ирлээ. Ингээд бүгдээрээ хаялтаа нэглүүлцгээе. Хайда! Хинэ! Ой харта. Энэ бялуун ордон байна. Гөө, ямар гайхалтай юм бэ? Их гой шилтгэ юм аа. Зүцгэн штэ. Би хамгийн том шүтэн биш хэрэг чинь. Бид чам хайртай. Юу за. Суши хотоос жуулчид ирсэн гэж сонссон. Харвас бүтлэхгүй амьтад байна. Суши хотын жуулчдыг баян гэдэг. Тэдний оронд би баян болохын тулд яаж мөнгөний салгах вүлээ? Аха! Тийм ээ. Тэнийг эмчэнд бүтэж магадгүй. Хямдрал $1. Энэ юу вэ? Амьдралтай худалдаа байна. Бас бүх зүцгийг хямдарч гэж. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бас ээж гэсэн. Ямар хямдхан юм бэ? Хэ. Эртэж чипс загс барина гэж. Одоо бүгдийн зах дээр зарнаа. Юу вэ? Хой туна чиний сашими ус алга болчихжээ. Хаашаа алгуулчих вэ? Хулд чиний үс гэсэн алгуулчих гэж над шиг хаалцсан болчихлоо шүү дээ. Миний салман алга болчихж. Миний дүрс, хайртай дүрснүүд минь. Миний шарсан өнгөч гэсэн алга болчихож. Хинэн ийм юм хийдэг байна. Гадаад руу аялбал аюултай гэж мэдсэн юм а. Бидний үсийг аваад явчихлаа штэ. Тэрийг унш та. Үсээ буцааж авмаар байгаа бол энэ байшин руу ир. Энэ залуу хэрэгтэй юм байна. Явцгаая. Хөдлөөд. Хатгаас өмнө хурдан очиж авъя. Ямар их уур хурж байна. Яста бүдүүлэг юм. Ямар их уур хурж байна. Явцгаая. Эдний үсийг буцаагаад өг. Бүгд энд байна шүү дээ. Яста гоё харагдаж байна. Энэ чинь биднийх. Хөөе, автомат машин байна штэ. Нэг сая. Ямар их юм бэ? Бидний юмнууд штэ. Машиныг цөмцөхөд онгоолгоё. Тийм ээ. Бидний юмнууд. Одоо хэнийг болсон гинэ? Юу ярьж байна? Мэдээж минийх болсон. Миний газар нутг руу зөвшөөрлөгөө хадвал шоронд орно. Уу. Цагта. Мэднэ үстэй тийм ээ. Хөөе, муу хулгайчаа. Бидний үсийг хулгайлчаад Үсийг нь барьцаалж мөнгө нэхэж байна. уучлаарай. Би үн гаргадаггүй шүү дээ. Талхны Монголог хотод ингэж л бизнес явуулдаг. Ингээд нэрэ та нар үсгүй байж яаж онгоцон цуух юм? Хайртай сашими чинь байхгүй бол та нар паспортны зураг шиг харагдахгүй. Тиймээс гэртээ хармаар байгаа бол надад бэлэн мөнгө авчрах болж дээ. Муу мангас. Туна сэтгэлээ бариа гуй. Туна.
Эндээ ингээд гацчихлаа. Хизээж гэртээ харж чадахгүй нэ. Үгүй. Бууж өгч болохгүй. Бүгдээрээ юу хийж чадах вүлээ? Тэрийг хардаа. Зүцгээний самбар байна штэ. Царайлаг нь үнэн штэ. Гэхдээ тус болохгүй штэ. Үсээ яаж авах вэ гэдгийг л бодоцгоё. Үгүй. Сайн харал даа. Тэр хадартан энэ үлчинд үсээ засуулдаг гэсэн байна штэ. Ноён талах энд ачилдаг уу? Тавдаа морил ирхмээ танд яаж туслах вэ? Нөгөө бид Суши хотоос ирсэн юм. Бидний үсийг хулгайлж гисэн юм а. Тусламж хэрэгтэй байна. Юу? Суу яасан бэ? Ноён талхаа. Бидний үсийг хулгайлж гисэн юм. Уг нь толгой дээр их гой сашимитэй байсан юм л да. Таны хийж чадах ямар нэгэн байх л ёстой. Бидэнд туслаач тийхүү. Тэгэхээр та нар жинхэнэ сүшиний хэсгүүд байсан байх нь. Гэхдээ бүгдээрээ бөөрөнхий будаа болчихвол гэртээ харж чадахгүй тийм байц? Тийм ээ. Та нар алдсахгүй. Бүгдийг чинь эсэм минь гэрлүүч нь буцаана. Суу яваад агуулгын өрөөнөөс тэлцэг нүр аваад ир. За. За. Эрхэм Такояки энэ хутгийг өөрөө хийсэн юм. Ямар гайхалтай юм бэ ноён талхаа. Зүгээр суут юм аа. Та үнэхээр гайхалтай. Яасан ч ийдэг юм. Дараа талхны мухлах хотод ирэхээр чинь өөр загвараа засч өгнө. Ноён талхаа. Та бол миний хайр халамж ноён талхаа. Баярлалаа ноён талхаа. Жинхэнэ суутан. Та бас нэг сэтгүүл дээр гарчиж. Энэ удаа бас юу гэж байна? Даруухан баяхэр би таанч мундаг юм да. Алтар тавьяач хэцүү шүү. Гадаа бараг сая үйлчлүүлэгч байна. Тоглож байна. Хадгаламжийнхаа мөнгөөр шинэ үстэй боллоо. Чихрэ Сушийн хамгийн гоё гисэн аялын бүх сэтгүүл дээр гарсан байна лээ. Би тогтлоод байна. Би чи халзарсан загснаас өөр юу ч хөө хоцорлоо доо. Сая гэж арайхан мөгдөгчхүү. Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Буугу байгаа ч тээ. Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу аах вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон бэ? Мэддэггүй юм уу? Өнөөдөр даваа гараг зоригч нөхөрвөл цагийн хуваарь хардаа. Хөөх, ийм морд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай ус чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штэ.
Би зөндөө хүлээсэн штэ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй юм бэ? Намайг засч өгнө гэж амласан биз дээ. Үлээгээд байна штэ. Алив дээ хурлаач дээ. Ушуудал да. Алив мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алив бошоол л да. Ямар хариуцлагагүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гар. Айл иртэрч хүлээсэн штэ. Үсчний газар л очоо гэж хэлээд байгаа. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Эр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь баярлалаа. Хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипов Март. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдвчинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипов Март. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигнээс би нүдээс авах чадахгүй нэ. Миний хүдэж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм тувцс өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болгол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүслэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруудвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээр юм шиг санагдчихэв. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно доо. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа эхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлж гисэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Эхээс нүм жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур тад авдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний минь. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодлоо сүүрсэн байх. Ингээд сүү хаан байна.
Бүгдийг бэлдчихнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу. Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний гадраа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлийг шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгжчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Шахта мэржлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гол. Сууч аимшиг юм яцгаая. Үсэлдээ маа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэндээ хамт байсан ч болоосоо. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчих вэ? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүл үйл ажиллагаанд оролцмоор байна. Тариачин сүү. Сайн байна уу? Сүү чи хааж чаад. Би сүү биш үү? Өршөөгөөрэ сүү ах байна уу? Оо, би л гэрч гисэн үү? Ямар гоё юм бэ? Хууцаагүй ямар их удваа. Хөөх, үнэхээр сайхан газар ажилддаг юм байна. Томорсон байна шүү. Юун томрох? Ноён талхаа энэ бол миний хаяал дүү. Бийлэх байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Ой, юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж угаад яваарай. Сүү, үйлчлүүлэгчид ирэх болж байна. Өөрөлдгнээс ирээ хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Холигчонд бөөрөл зөгнөө хийгээд товчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна? яасан гэнэт юу басан бэ? Бөөрөлзөгнийг холигчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм аа? Түр хүлээгээрэй. Тэрэмд бөөрөлзөгнөө хийгээд эргүүлээд Сүү, яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд. Энэ чинь тэр юм уу? болчихлоо. Амсаад үзтээ ирэх нэ. Энэ чинь энэ хамт айл би нуруунд ургасан зэрлэг бөөрөлзөгнийг тэр чигт нь амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт тавина. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талхаа ажилд урьжглаа гэж үү? Болно гэж бодож байна. Ажиллаад үзье. Сүү, хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талхаа одоохон очлоо. Бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зуурмаг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Тэг зөргөн гурлан зуурмаг хөлөөрөө дэвсдэг чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдгийг мэрэгжлийн хүмүүсийг хэрэгэлдэг арга. Зуурмгаар дэвсдэг байх штэ. Би чич мундаг юм аа. Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе болохоор сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений бурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Юу үнэр вэ? Ноён талхаа дөнгөж нэрсэн эспрессо. Энэ чинь шээ.
Яг энэ амт мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариуцаж ажиллах уу? Ноён толгой би яах юм бэ? Чи цэвэрлэгээ гэлж хий. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг бэлг хариуцна. Сонирхолтой байхаа. Өөрөлзгөний аянхлам сайхан үнэр. Энэ сайхан зурмгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг, юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь, сайхан л байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэн какаогоор хийсэн шоколад. Ноён талгаа ерөөсө өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина? Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмэ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьда энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Хөөх, үрсэлгэн гарчихсан. Сони юм аа. Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Бэлг, чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаа л өгч. Нэг мөр нэрс тариад бүзийлзгэн ч гэсэн тариад кофений буурцгч гэсэн суулганаа. Нэг мөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Энэ арай Би динтнэ. чадахгүй дахиад тунтлаа. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу. Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч угаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Хүлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлг бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болоод юма тарцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарж байгаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилж гисэн таривал зүгээр. Манай газар багадах. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж байгаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зөв. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе. Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би чиргүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин сайхан. Ноён даалгах бүр тариачин болчихжээ. 1 жилийн дараа Улаанбуудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм байна. Бэлг нааша хүрээдрээ. Улаанбуудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихож хурдхан урагцаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хүй, гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залгаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцхны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юу хөдөөгээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлоо. Тийм ээ. Үзээлцэг нь бол улаан.
Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалтны өгзөг бол улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макарон хамтлагийн гүзээлэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүү чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгааг? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үсэнтэй юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Итгэж чадахгүй нэ. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу сүү? Макарон, чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Усаа янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зургатаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг үсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм бидтэй ноён талхаа. Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоол энэ ямар гоё юм бэ? Оо бүжиг гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Ирүүл ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа сүү бүр макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг үсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэл дээ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсч гэсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг юм. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч, гарын үсэг зуруулах, шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг үсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засагтаад анхаарлаа хамдуул. Айлвэ.
Хүү, шүтэн бишрэлтийн уулзалт нь очихгүй өнгөрөх шахсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихсэн гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагчлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж яах гэж бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас л болж байгаа юм. хэлэх чүг алга та. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Ямар Бинч тань хоо. Сайн уу хайруудаа? Макарон. Уулзаагүй утсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ирэх мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ирэх мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явцгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макарондаг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны иж бүрдлийг бүгдийг авчгаж Энгийн талх биш бай. жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү.